Оройн өдрөө үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийнхаа дугаарыг ханиа томооны улирал хараахан дуусаагүй байгаа учраас зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. За ханиа томооны улирал одоо яг хичээл эхэлсэн эдгээр өдрүүдэд одоо эргээд нэмэгдэх магадлал маш өндөр байна гэж одоо мэргэжлийнхэн ярьж байгаа. Тэгэхээр ханиа томооноос өөрчлөн сэргийлэхийн тулд ямар одоо дэглэм баримтлах ёстой юм, хүүхдээ одоо дархлааг нь яаж дэмжих ёстой вэ гэдэг энэ дэлгэрэнгүй мэдээлэл үзэгч та бүхэн эрүүл амьдрал цааны нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. За хүүхдийн эрчим дэмжлэгээний дасаг бол нийт 20 ортой. Эд ачааллын үед 18-аас 20 хүүхэдтэй гээд өндөр ачаалалтай ажилласан. За эндээс хараад инхлээр юуг ажиглаж байгаа нэхлээр томоогийн өвчлөл хүүхдийн хувьд бол эрсдэл өндөртэй, өвчлөлийн тархад зэгтэй явагдаж байна. За одоо хичээл сургууль амарч байгаа ч гэсэн эргээд нөгөө сургууль цэцэрлэгийн асуудлууд эхлэхээр эргээд танаад томоо эхлэх юм төлөв байгаа учраас энэ дээр бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Тэгэхээр томоогоос гол нь өвчлөлөөс томоо төс төвчний өвчлөлөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд маань бас бидэнтэй хамтарч мэдээллийг маань хамтар зөв сайн ойлголцож хандалцаарай. За томоогийн сэргийлэх томоо төс төвчнөөс сэргийлэх үндсэн 3 арга хэмжээ байдаг. Нийтлэг арга хэмжээ. За энд нь бол хэдүүлэнгийн бидний мэдих маска зүүх, гараа угаах. За болж өгвөл олон нийтийн газраар явахгүй байх зэрэг арга хэмжээ. За улирлын томоотой холбоотой вакцинжуулалт байдаг. За өвөрмөц эмийн эмчилгээ гэж байдаг. За бидний хамгийн нийтлэг хэрэглэж болох авах арга хэмжээ бол аль болох хүүхдүүд том хүмүүс маань ч гэсэн маска зүүж хэвших хэрэгтэй. Маск зүүхдээ зөв цагаар зүүх хэрэгтэй байна. За болж өгвөл олон нийтийн газраа хүүхдийг авч явахгүй байх хэрэгтэй байна. За хүүхдийн тухайд тусгаас яг эрсдэлтэй бүлгүүд хүүхдийг ханиа томооноос өвдсөн хаан биш өвчлөлөөс нэмж сэргийлэх арга хэмжээнүүд бол энгийн одоо гэрээ нөхцөлд авах боломжтой арга хэмжээнүүд бас байдаг. Нэгдүгээрт нь бүлээн шингийн юм сайн олгож авах хэрэгтэй. За витаминлэг, тэжээлэг, хоол хүнсээр хүүхдийг хангаж авах хэрэгтэй. За утас одоо дэлгэцийн хамаарал ихтэй байдаг учраас утас дэлгэцийн хамаарлыг хязгаарлах хэрэгтэй. За хүүхдийг орой 21, 22 цаг гээд унтуулж амрааж авах хэрэгтэй. Энэ нь өөрөө хүүхдийн дархлаа чадамжинд эргээр нөлөөлдөг, дархлаа дэмждэг, сэргийлдэг энгийн аргууд байдаг. Тэгэхээр энэ арга хөвчлүүдийг маань хэрэгжүүлж хэвсээсэй. За ерөнхийдөө улсын хэмжээнд томоо төсний дархлалтын хэмжээ бол алга цог дэгдэлтийн хэмжээнд байна. Тэгээд алга цог дэгдэлтийн хэмжээ маань Улаанбаатар хот болон 17 аймагт байна. За амбалтаар суурилсан хандлтын нэгжүүдэд нийт одоо 281,488 хүн хандж байгаагаас ерөнхийдөө томоо төстэй өвчний улмаас үйлчлэгээ авж байгаа нь 6.1% нь байна. За үүнээс ерөнхийдөө өмнөх 7 хоногтой харьцуулахад бол 0.1%-аар буурсан боловч Улаанбаатар хотод бол харин бага зэрэг өсөх хандлагатай байна. Энэ маань болохоор бас нөгөө хотын өвчлөл юутай ихсгээс гадна нөгөө хичээлийн бас нөгөө хүн амын төвлөрөл ихсэж байгаатай хүүхдийн одоо хичээл сургууль эхэлж байгаатай холбоотой байж болзошгүй байна. За нэгдүгээр эмнэлэгт суурилсан хандлтын нэгжүүдэд бол 9,000 гаруй хүн хэвтэж эмшүүлж байгаагаас бол 21.1% нь бол амьсгалын замын зочмог халдварын улмаас хэвтэж эмчилүүлж байна. За орон нутагт бол нийт эмнэлэг твтгсдийн 20% нь нийслэлд 22.5% нь бол тус ингээд харьцангуй өвчлөлийн тоог бол эзэлж байна. За ихэвчлэн ерөнхийдөө томоо төсөө өвчлөж байгаа хүмүүсийг харахаар 68.8% нь буюу одоо ихэвчлэн дандаа бага насны хүүхдүүд 15-аас доош насны хүүхдүүд байна. За ерөнхийдөө ихэвчлэн үүнээс 55.8%-ийг нь бол 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь бага насны хүүхдүүд илүү өвчлөмтгий байгаа нь бол харагдаж байна. Вирус судлалын одоо тандалт судалгааны дүн ямар байсан талаар танилцуулъя. За тэгэхээр энэ хугацаанд ханиад томооны шалтгаанаар одоо Монгол улсын аймаг орон нутгад Ховд аймаг, Өмнө говь, Дорно говь, Хинти, Дорнод зэрэг газруудаас за мөн Улаанбаатар хотын томоогийн харуултан тандалтын эмнэлгүүдээс одоо сорьцууд цугларч вирус судлалын тандалт хийгдлээ. За ер нь
энэ танталтын дүн өмнөх 7 хоногтой харьцуулах юм бол вирус одоо илрэлтийн хувь тодорхой хэмжээгээр өссөн байна. За энэ нь 13.1% нэмэгдсэн үзүүлэлт. Буюу нийт одоо танталтанд хамрагдсан хүмүүсийн 65% нь томуу төс төвчний вирус илэрсэн одоо ийм дүнтэй байна. За вирусын тархалтыг одоо авч үзэх юм бол хэд хэдэн төрлийн вирус энэ тархалтанд ихсэхэд бас нөлөө үзүүлж байна. За тухайлбал амьсгалын замын синстал вирус 3-7 хоногт одоо 26% байсан бол сүүлийн 7 хоногт 33% одоо хувьтай тодорхойлогдсон. За энэ үзүүлэлт бол 7% нэмэгдсэн юм үзүүлэлт байна. За риновирус 3-7 хоногоос өссөн. Тэгэхээр энэ 7 хоногт 16% тодорхойлогдож байна. Тэгэхээр 9% одоо өссөн гэсэн ийм үзүүлэлт. За мөн аденовирус томуу төс төвчин үүсгдэг. За энэ вирус 6% нэмэгдсэн. Буюу 9% ийм тодорхойлогдсон байна. Тэгэхээр эдгээр вирус нь одоо идэвхжил нэмэгдэж амьсгалын замын одоо өвчлөлийн тоо хэмжээг нэмэгдүүлж байна. За томоогийн вирусын хувьд томоогийн H1N1 дэд хэвшинжийн вирусын тархалт буур хандлагатай 3-7 хоногт 8% байсан бол энэ 7 хоногт одоо 6% болов. Ер нь бол H1N1 вирусын хувьд бол энэ жилийн дэгдэлт тархалт одоо буурах тийм хандлагатай байгаа ч олон жилийн судалгааны дүнгээс авч үзэх юм бол одоо томоогийн H3N2 за мөн томоогийн Б хэвшинжийн вирус одоо энэ H1-ийн дараа хүн амд тархаж өвчлөл одоо үүсэх магадлалтай. За энэ дүнг авч үзэхээр H3N2 вирус одоо шинэ он гарснаас хойш тийм ээ одоо 5-6 дахь 7 хоногт бас идэвхжиж дэгдэлт үүсэх юм одоо хандлагатай байж магадгүй. За энэ нь бол H1N1 вирусын тархалт буураад тийм ээ одоо өвчлийн одоо хувь багасах үедээ зэрэгцээд одоо бүртгэгдэж тархах юм магадлалтай байдаг юм дүн байна. За SARS коронавирусын хувьд 1% эзэлсээр байна. За энэ бол доктортой байх шиг байна те. Тархалт нь бага хэмжээтэй байна. Томоо төс өвчин бол угаасаа жил бүр дэлхийн нийтийн ялангуяа энэ дэлхийн хойд өргөргийн улс орнуудад ихээхэн тохиолддог эрүүл мэндийн салбар гэр бүлд ихээхэн дарамт учруулдаг ийм өвчин л дээ. Тэгэхээр яг нэг үе бодоход бол манай Монголын эцэг эхчүүдийн ард иргэдийн эрүүл мэндийн боловсролын байдал харьцангуй дээшлээд бас үр дүнгээ өгч эхэлж байгаа. Гэхдээ залуу эцэг эхчүүд их байна. Ялангуяа энэ одоо аслагдсан орон нутагт одоо ажиллаж амьдарч байгаа иргэдийн тунд хүүхэд багчуудын тунд том хүндрэл гарах тохиолдол буурахгүй хэвээр байна. Тэгэхээр хамгийн гол нь бол энэ том төс өвчин маань өөрөө маш богино хугацаанд хүндрүүлэх ийм л одоо аюултай өвчин, халдварт өвчин. Өнөөдөр энэ том төс өвчний шалтгааныг бол олон янзаар тайлбарлаж хэлээ л дээ. Гэхдээ одоо хүйтэн сэрүүний үйлрэл ялангуяа улирлын чанартай гардаг өвчин учраас бид нар жилийн турш одоо бэлтгэлтэй байх шаардлагатай болж ирдэг. За мэдээж хэрэг амьсгалын замын халдвар учраас өөрөө ч асуусан одоо агаарын бохирдолч байдаг юм уу? За хүн амын одоо насны онцлогтой холбоотой бага насны хүүхдүүд 15 хүртэлх насны хүүхдүүд өвчтөх байна гэдгийг бас тодорхой хэмжээгээр танигдад тайлбарч хэллээ. Эмнэлэгт өнөөдөр хүүхэд томоогийн аав хэв шинжээр өвчлөөд хэвтгэхэд тэнд байгаа нөгөө олон вирусээр үүсгэж
байсан алдартай хүүхдээс нөгөөдлийн томуу төсөл өвчний цистал вирусын алдар нэмээд авах эрсдэл энэ төр байж болно. Тийм учраас гэрийн эмчилгээг болвол илүүтэй бид нар өнөөжл анхаарч байгаа нь манай эрүүл мэндийн систем бас эртнээс томоотой тэмцэх ажлыг зөв зохистой санаа хийж байгаа юм хэлбэр. Томоогийн вирус хүн амын донд эргэлтэнд орж ялангуяа зарим насны бүлгүүдийг бол одоо хүн дээр өвчлүүлэх, хүндрэл өгөх ийм эрсдэлтэй байдаг. Энд бага насны хүүхдүүд ялангуяа одоо 9 хүртэл насныхан илүү их өвчилж байна. За түүн дотроо бол 5 хүртэл насныхан бол эмнэлэгт хэвтэх хүндрэх эрсдэлтэй байна гэж судалгаагаар бол танд судалгаагаар байдаг. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийг бол вакцинжуулснаар тухайн томоогийн одоо хүн амын дотор өвчлөлт үүсгээд өндөр эргэлтэнд байгаа вирусуудын хэв шинжээ сэргийлэх зорилготойгоор бол вакцинжуулалтыг хийдэг. За ханиадны маш олон төрлийн одоо вирус бий. Одоо олон төрлийн вирусээр одоо янз бүрийн одоо хоруу чанартай энэ одоо шинж тэмдгүүд хүүхдүүдэд илэрдэг. За ялангуяа одоо хатгалгаа болж байгаа нэг төрлийн вирус хахад дунд чихний өрөвсөл үүсгэж байгаа гэдэг маш олон төрлийн вирус байгаа. За 3 гал эмнэлгийн чих хамар хоолой эмчээс авсан зөвлөгөө мэдээлэл үзэгч та бүхэнд одоо хүргэх гэж байна. За хүүхдүүдийн хувьд бол дунд чихний өрөвсөл үүсдэг. За хингэрэг нь маш хурдан одоо богино хугацаанд цоордог. За мөн одоо хингэрэг нь цоороогүй ч гэсэндээ цаанаа одоо эдээд өрөвсөл одоо юм буглаа үүсдэг ийм тохиолдлууд бол маш хэлбэгэн. Тэгэхээр энэтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл үзэгч та бүхэн одоо хүлээн авч үзсэн үү? Одоо манай кабинетаар үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн 70-80%-ыг 0-5 насны хүүхдүүд эзэлдэг. Энэ үзүүлж байгаа хүүхдүүдийн 70% нь дунд чихний өрөвсөл онцлогдож байна. Энэ дундаа дунд чихний улаалтай төрөвсөл, шүүдэсдэг өрөвсөл бол онцлогдно. Энэ тухайн хүүхдийн нөгөө өвчин эхэлсэн хугацаа, эмчит хандсан хугацаанаас бол шууд хамаараад онцлогтой байна. Одоо нөгөө чихний өрөвсөл гэхээр би бодохдоо ханиад хүрсэн л бол тийм чихэн ингээд давхар өрөвсөд ингэж ойлгоод байгаа. Миний ойлголт зөв үү? Энэ хүүхэд тухайн хүний онцлог болон өвчлөлөөс шалтгаална. Ханиад гэж бидний хэлээд байгаа чинь амьсгалын дээд замын салтын өрөвсдийг бол хэлж байгаа. Бага насны ялангуяа 0-24 насны хүүхдэд хоолой зайлгуур хамар нармай өрөвсөл нь дунд чихний одоо өрөвслэр хүндрэх нь их байдаг. Яагаад ингэж байгаа вэ гэх юм бол одоо дунд чих гэж бидний хэлээд байгаа маань хингэрэн хүндий цаашаага дотор чихний 100% хүндийгээр одоо хязгаарлагдсан дотроо сонсголын яасан хэлхийг агуулж байгаа юм агаарт хөндий байдаг. Энэ маань хамрын хөндийтэй энэ сонсголын гуурсаар холбогддог. Энэ сувг маань том хүнд нарийнхан дээшид чиглэлтэй байдаг бол бага насны хүүхдэд юу нарийнхан тэгээд богинохон өнцгөн шууд ийм тэгшгэн өнцгтэй байдаг болохоор дунд чихний өрөвсөл чих өвдөх тохиолдол илүү болох гэдэг. Одоо энийг яаж онцлох вэ? Хүүхдүүд бага насны хүүхдүүд одоо яг 0-24 сар гэлээ шүү дээ. Бүр нэраа хүүхдүүд ингээд дарахлаар уйлдаг шүү дээ. Наа чих нь өвдсөн байна гэж үзээд идэг шүү дээ. Ер нь одоо яаж онцлох? Одоо шилбэл жоохон том хүүхдүүд бас яг энэ байдлаар онцлогдох юм уу? Эцэгчүүд яаж мэдэх юм те? За яг хүүхд одоо өөрийгөө илэрхийлж чаддаг хүүхд бол миний чих өвдөд байна гэж хэлж чадна. Тийм бол хүүхэд маань одоо шөнө шалтгаангүй дахин сэрээд уйлаад ах, хөхөхдөө зовиртой ах, уйлах. Мөн одоо биднээс ингээ хүүхдийн чих өвдөж ийн гэдэг энэ чихний урт талын цэцэг буюу эндэн дараад идэв шүү дээ. Уг нь бол эндэн дарж үзэхгүй энэ чихний хой талд нь ингэж хөхлөг сэртэн буюу чихний хой талд нь дарж үздэг байхгүй юу. Гэхдээ чих нь өвдөөгүй хүүхд байсан ч гэсэн энэ урт талд нь дараад бас өвдөг эрсдэлтэй. Тэгэхээр тийг шалгаж болохгүй. Буруу шалгалт бас байж болох юм дээ эзэлчүүдийн дүнд тийм. Одоо ингээд яг ирэхлээр ер нь ямархуу одоо нөхцөл байдалтай хүүхдүүд ирж ийн одоо ингээд үзлэхээр те одоо бүр ингээд хүндэрсэн тохиолдол байна уу мэдхгүйгээсээ болоод магадгүй те эсвэл одоо дөнгөж одоо энэ өвдөлт нь эхэлж байгаа ч юм уу те яг одоо энэ дунд чихний өрөвсөл үүслэ гэж бодоход чихэн дотор ер нь ямар нөхцөл байдал одоо үүсдэг юм бэ? Одоо бид нар ингээ хоолоо өвдөхөр ингээд ангаагаал энэ улаацсан байна, идэлцсэн байна гэж шууд мэддэг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө ямар байдлаар одоо энийг оншилж мэдээд энэ яаж тэр дотор яг ямар нөхцөл байдал үүссэн болохоор тийм гэх юм уу тийм. Тэгэхээр яг өвчний яг ихэнх үедээ нөгөө хүүхэд маань халдварын гол шинжүүд бол халуурах, ханиалгах, хамар битүүрэх тийм үедээ бол дунд чих маань ингээ үсгэд илүү улаалттай цөөн тохиолдолд энэ шүүцтэй байдаг. Хэрвээ энэ нэг үзүүлэхгүй ингээ хоног хугацаа ингээ алдаад явах юм бол нөгөө дунд чихний хүндий маань одоо хингэрэгний цаана шингэн хоригдлагдаад
энэ үрслийн шингэн маань энгийн халдварын улмаас эдэлэх тэгээд хингэрэг цоороод булга гоожих ийм шинж тэмдэгтэй явагдаж болно. Цаг алдахгүй эмчит үзүүлээд эмчилгээ хийснээр дунд чихний шүүддэг үслийг одоо эмчилж сонсгол муудахаас сэргийлэх боломжтой. Тэгэхгүй удаан хугацаанд ингээл булга гоожол яваад идэв ингээл яваад хам бол хүүхдийн маань сонсгол муудах, дутуу сонсноос болоод үгийн төгсгөлийг дутуу хэлэх тийм авиа дуудалтын одоо алдагдал үүсэх бас аюултай. Хэл яриаар өөрчлөлт амжичдаг юм биш үү? Тий, одоо сонсгол муудснаас болоод иш гэсэн авиаг ялгахгүй байх, үгийн төгсгөлийг дутуу хэлдэг болчдөг. Тэгэхээр бас энийг бас тоохгүй орхиж болохгүй юм байна. Тий. Би ер нь ингээ хараад хахад яг ингээд эцэг эхчүүдийг бас хүүхдийнхаа чихийг бас төдийлөн бас нэг юм одоо элбэг те үзүүлж харуулдаг болов гэж харагдаад байдаг байхгүй юу? Нэг ингэж ядгүй зарим нэг тохиолдол дээр л хүүхдийн амар удаан ингээ битүү явуулсан чих нь өрөвсөн байж тэ өвдсөн байж тэ ийм асуудал болсон юм гэж ярьдаг л эцэг эхчүүд цөөхөн тохиолдоод байдаг байхгүй юу? Тэгэхээр нүн хамар битүүгээс болоод бас энэ чих шууд яхах нь шүү дээ өвдөх юм. Тий. Тэгээ бас нэмж нэг зөвлөмж хэлэхэд хүүхдийг хэвтэж хөхөөлж хэвтүүлж угжиж хооллож бас болохгүй. Удаан хугацаагаар соос хөхүүлээд байхад бас энэ юу сонсголын сувг маань үйл ажиллагаа алдагддаг. Тэгэхээр бас тэр дэмий. Яна ээжүүд бол ингээл нөгөө хөвтөж байгаа л ингээл нэг барил олж байгаад хүүхдээ айгүй хөхүүлдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө чих хамар маань холбоотой бага насны хүүхдийн сонсголын сувг маань хөндлөн болохоор хамшд юу вэ? Чихэн тийм юм байна да гэдээ ойлгочод бол гимгүү. Тиймээс одоо хүүхд маань гулиг гэх юм бол гулгил толгоны хойноос хамрын байнга цэвэрлэх. Гэхдээ нөгөө ухад цэвэрлж болохгүй шүү дээ, тийм ээ? Зориултын чиг шүлэг уусамлаа цацаад зориултын ус сорогчоор соруулах. Хөвтөж хөхүүлэхгүй байх тэр их чухал. Одоо эцэг эхчүүд нь хараад хаад ингээд хүүхдийн чихнээс булга гоожлооч гэдэг юм уу те. Чихэн өвдсөн мэн гингүүтээ нэг юм тостой хөвөмлөөчлөө нэг юм ингээ хийгээд одоо нэг юмсна тэр бол дур мэдээж эмчилгээ хийж ийн гэж ойлгох гээд байгаа байхгүй юу би. Тэгэхээр энэ дээр та яг эмч хүний зүгээс мэдээлэл одоо эцэг эхчүүдэд бас анхааруулах хэлэхгүй те. Яг үнэхээр ингээд чих өрсөн байгаа тохиолдолд яг нөгөө тохирох эмчилгээ гэж мэдээж байгаа шүү дээ те. Энийг үзчихэж одоо үзлэгээр тогтооноч гэдэг юм уу те. Энэ талаас нь та нэг мэдээлэл өгч те. Тэгээ одоо нэг магтууштай, сайшаалтай нэг сайн тал одоо мэдээллийг хөгжөөд хүмүүс маань одоо нэлээд хэдэн жилийн өмнө хэрэглэдэг байсан шиг чихэнд нь дур мэдээж одоо шар тус тусаах ч гэдэг юм уу, арх тусаах ч юм уу, тийм юм бол одоо харьцангуй гайг болцсон. Энэ нь бол үнэхээр одоо сайхан тий. Гэхдээ одоо нөгөө чих цэвэрлдэг хөвөн бамбар модор чихийг ухчаад гадна чихний сувгийг гэмтэх, хингэрийг гэмтэх, тэр наан байгаа идэг улам цааш нь чихэх тийм одоо бас эрсдэлтэй байдаг. Тиймээс гэрийн нөхцөлд бол эмчийн зааваргүйгээр чихэнд ямар нэг эмийн байдлаас тусаахгүй байхыг л одоо зөвлөж байна да. Ер нь ингээд нүг энэ одоо чих өрөвсөж байгаа, энэ өвдөж байгаа тохиолдолд одоо авдаг эм маань ч гэсэндээ ер нь бол заавалж ороор л үсттэй тий. Тэгээд хамгийн гол нь тухайн оншноосоо хамаарат удирдамжийн дагуу биднээс хүүхдийн килограмм, жим, онцлог тэрэнд нь тохируулж эмчилгээ бичдэг. Тийм болохоор одоо дур мэдэж эмчилгээ хийж чихийг ухаж чихэндийн тусааж огт болохгүй. Одоо ингээд зөв зүгээр байж байгаа мэдээ чих өвдөхгүй юм байна тий. Заавал энэ одоо бусад нэмэлт одоо энэ дагалдах эртнүүдээс хамаарат өвдөх юм байна. Ер нь одоо яг чих өвдөх нь дархлаа сулрахтай ер нь холбоотой юу? Хойлоо сая хэлсэн тийм ээ. Дунд чихний өрөвсөл чих өвдөх маань энэ амьсгалын дээд замын халдварын улмаас ням вирусын шалтгааны улмаас ингэж өвдөд идэм лэнаа гэд. Тэгэхээр тухайн хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн байснаар энэ амьсгалын дээд замын халдвар ханаа томоноос сэргийлнэ. Ханаа томоогоор өвдөхгүй бол дунд чихнийг өвдөхгүй. Тий. Тэгэхээр биеийн эсэргүүцэл сайн байх, хүүхд маань сайхан унтаж амрах, илчлэг амин дэмээр баялаг хоол хүнс сэргийлэх, хамар онгорхой байх тийм ээ. Энэ их чухал. Дархлаа сайн байж ижил мэдээж эрүүл авах гэдэг тийм тий. Одоо ингээд чихэнд одоо өрөвсөл явагдаад өвдсөн байна тий. Одоо тухайн ингээд тохирох эмчилгээг нь хийлгээд ингээд чих маань ингээд зүгээр болчихлоо, эрүүл болчихлоо. Дахиад эргээд энэ өвдөх тохиолдол хэрвээ байна үстэй тий. Одоо жишээлбэл дахиад нөгөө ханаа том уурах, хамар битүүрх ингээл дахиад нөгөө чих маань өмнө нь эмчилгээ хийсэн ч гэсэн дахиад өвдөх боломжтой юм биш үү? Боломжтой. Биднээс одоо жилд одоо бага насны хүүхдүүд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар одоо 0-оос 3 настай хүүхэд бол жилд нэг 6 удаа ханаа томоор өвддөг гэж байгаа байхгүй юу? Тэгээ нас нь том болох тусмаа амьсгалын дээд замын халдвар
халдварын тохиолдол нь багасдаг. Тэгэхээр нэг удаа дунд чих нь өвдөөд эмчилгээ хийгээд дахиж өвдөхгүй гэсэн юм бол байхгүй. Гэхдээ энэ нөгөө дахилтыг нь бол яг нөгөө хингэрэг гүйцэд идэгсэн бол дахих тохиолдолд бол ханиад төрөхгүй бол гайгүй. Та одоо эцэгчүүдэд битүүрийн яриас өндөрлөх төгч юм л доо. Тэгээ та эцэгчүүдэд бас ийм зөвлөгөө хэлээ штэ чихийг өвдөхгүй, өрөвсүүлэхгүй байхын тулд гэж яагаад ингээд за нэгдүгээр тэнгинэ, хоёрдугаар тэнгинэ гэд яг та ингээд түрүү ярианууд ингээд дуртай авлаа л тийм. Гэтэ ярианы төгсгөл бас яг энийг ингээд старал болоод зөвлөгчтэй. За тий чихийг өвдөхгүй байхын тулд мэдээж нэг нэраа хөхтийг хэвтүүлж хөлж болохгүй, соосог байн хүлээдэж болохгүй, хэвтүүлэн угжиж бас болохгүй, хамрыг хөвөнгөөр уухгүй, зориултын нус сорогчоор соруулна. Хүүхэд маань гулгэх юм бол гулгил толгоны араас хамрыг соруулна. Мөн гэртээ аарч хүүж өнөртэй ус дам тамхитал байж болохгүй. Яагаад гэвэл нэраа хүүхдийн хамрын саст маань хөвсгөр зөөлөн хөөнг байдаг. Ийм хурц зөнөрт амархан хөөгөөд дахиад нөгөө сонсголын сувг маань хаагдах юм бол дунд чихний өрөөслөөр өвдөх аюултай. Нэг нэраа хүүхдүүд юм жоохон одоо том 5 хүртэлх насны ч юм уу те. Эдгээр хүүхдүүдийн тухайд зөвлөгөө. Мөн ялгаагүй хамраа амьсгалыг л чөлөөтэй байлгах нь чухал. Ерөнхийдөө бол хүүхэд одоо бас эцэг эхчүүдэд нэг зөвлөгөө хэлэхэд бол яаран бас дөнгөж халуурангууд нь ч юм уу тийм ээ. Яаран одоо нэг өвчний хүндрэлээ сэргийлнэ гэж ойлгоод бас антибиотик эмийн эмчилгээг бас одоо хамаагүй бас зөвлөхгүй авсантай холбоотойгоор юм уу эсвэл одоо гарааны антибиотик биш одоо янз бүрийн хүчрчүүлсэн антибиотик авсантай холбоотойгоор эмнэлэгт ирээд бас нэг антибиотикийн хэрэглээ маань бас сонгоход бас төвөгтэй болж ирж байгаа. Тийм учраас эмчнэр маань өрхийн эмчийн хяналтандаа хүүхдийн эмчийн хяналтанд зөвлөсний дагуу бас эмийн эмчилгээг хийгээсэ гэж хүсэж байна тийм ээ. Тэгээ хамгийн чухал юм маань бол бид нар бол нөгөө томоотос өвчнөөс сэргийлэхин тулд хамгийн номер 1 бол энэ бол нөгөө томоотос өвчний вирус маань өөрөө 1 метрийн хооронд нэлээд их нөгөө халдварын зэрэг өндөртөө вирусууд маань эргэлдэж идэг. Тэгээд нөгөө хавтлаар буюу одоо хүний амьсгалаар нус цэрд нулимс одоо шүлсээр ингээд нөгөө дамжин халдварлагддаг учраас яг энийг барьсан одоо энийг одоо магадгүй хүн маань өөрөө хүүхэд маань өөрөө нөгөө ам хамраа нөгөө салфеткээр биш гараараа арчих тийм ээ. За нүд нулимс нуухандаа хүрэх за энэгээрээ буцаад нөгөө ангийнхаа эд хогшил болон юмд хүрэх энэ бол хавтлын зам гэж ярьдаг. Энэ замаар дээр нь шууд 1 метрийн хооронд агаар тусын замаар халдж байгаа учраас ерөнхийдөө томоотос өвчний халдвар бол мэдээж өдөө үед эдрийн үйлрэлт өндөр байдаг. За дээр нь эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн за манай эмнэлэгт ерөнхийдөө нийтдээ бол харьцангуй харахад тоон багассан байгаа. Өнөөдрийн байдлаар өвчл бол 23 хүн байна. Түүнээс ихэвчлэн дандаа 90% нь бага насны хүүхдүүд байна. За ингээд харахаар хүүхдүүд маань ер нь хүндрэх талдаа ер нь бол 3-5 хоногийн дотор бол уушгины нэг хатгаа болох талдаа хүндэрсэн талдаа бол ирж байна. За гэхдээ бол туйлын хүнд хүүхд бол манай эмнэлэгт одоогоор байхгүй байна тийм ээ. Гэхдээ ер нь ихэнхдээ дандаа өвчл төрсөн хэрэгцээтэй. За мөн уушгины хатгаатай ийм хүүхдүүд ирж байна. Тэгээд ерөнхийдөө гол нь эцэг эхчүүд маань хамгийн чухал юм маань бол томоо зөвчнөөс нөгөө хамгаалах сэргийлэх их чухал байна тийм ээ. Хүүхдийн саяны эмчийн эснээр амин дэмтэй хоолунд идүүлэх, дааруулж хөрүүлэхгүй байх, олон нийтийн газараа авч явахгүй байх, ялангуяа эмнэлэг хооронд одоо хүүхдүүдэд авч ирэх тохиолдол бас их байна. Хэрвээ шаардлагатай бол амны хаалт тогтмол зүүмээрээ ерөнхийдөө амны хаалтын хэрэглээ бол маш өндөр байж одоо томооцноо сэргийлнэ. Эцэг эхчүүд маань үнэхээр ингээд ханы томооны шинжийг бол бүгдээрээ л мэдж байгаа. Өндөр халуур нь амьсгаад нь одоо тэгээд энэ амьсгалын шинжүүдээс гадна хоол ундандаа дургүй болох гэдэг олон ерөнхий шинжүүд илэрдэг. Тэгэхээр дураараа эмчилгээ хийхээс бол үнэхээр одоо татгалзах хэрэгтэй. Яг эмчийн зөвлөснөөр эмчтэй үзүүлээд эмч маань үзчихэд 2 хоногийн дараа эргэж үзүүл, 3 хоногийн дараа эргэж үзүүл гэсэн тусгай зөвлөгөө өгдөг. Тэгэхээр яг л тэр эмчийн хэлсэн зааврын дагуу ийм одоо бусад асаргаа зөвлөгөө хийх шаардлагатай байгаа. Одоо өвчлсөн хүүхдэд бол угаасаа хоол ундандаа дургүй болдог учраас тэр хүүхэд маань одоо энэ амьслын цочмог халдварын улмаас тэргүй хордлогод орж байгаа. Тэгэхдээ тэр энэ хордлогыг тайлахын тулд шингэнийг ойрхон багаар өгөх ёстой. Шингэнийг нэг дор хүүхдээ өвчлсөн хүүхдэд өгвөл хүүхэд нь бөөлж гаргацдаг. Тэгэхээр ямар ч үр дүн байхгүй. Тийм л учраас 5-аас 10 минут тутам багаар өгөх гэсэн энэ зарчмыг бол их сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шингэнийг ердийнхөөс нь
их хэмжээтэй өгөх ёстой гэсэн зарчим байдаг. За дараагийн зүйл бол яг овоо цэгцэрчил байна л да. Энэ антибиотикийг дурам эдэн гэрээр хэрэглэх нь бол үнэхээр хор орчтойгоос гадна антибиотик бол өөрөө вируст үйлчлэхгүй. Тэгээд дээрэс нь янз бүрийн арга замаар антибиотик авч хэрэглэх нь олон антибиотик тэсвэрлэг нян үүсэх энэ эрсдлийг бас бий болгоод байгаа. Тийм учраас ерөөсөө эцэг эхчүүд маань ханиа томооны үед янз бүрийн эм бэлтгэлийг дураараа хэрэглэж болохгүй гэдгийг хэлье. Томоогийн вирусын идэвхжлийн үед хүн бүр одоо маска зүүх хэрэгтэй гэдгийг бас үлмээр байгаа юм. Түүнээс гадна ханиа шнайтайх соёл гэж юм. Аль бол тохоогоо нугалдаг юм уу? Шууд ингээ ханиагаар байгаа орчныг вирусыг цацах биш. Аль болох одоо тэр хязгаарлалт нь одоо саасан салбартаараа маань барих юм уу? Тохоогоо нугалдаг юм уу? Энэ ханиа соёлыг бас иргэн бүр одоо баримтлуул нөгөө маск зүүх зай барих дээр нэмээд ханиа соёлыг одоо аваад явах. Бид нар одоо нэгэнтээ л одоо агаар муу бид нар тэрнээс болоод гихэх оронд тэрний эсрэг бид юу хийх вэ гэсэн юм дээр анхааруул одоо ард түмэн маань одоо аль болох томоогийн үйлчлэлийг хохирол авахтай даван туулах гэж байна. Эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрлээ. За бид энэ удаагийнхаа дугаараар ханиа томооноос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг мэдээллүүдийг хүргэлээ. За хичээл сургууль эхэлсэн эдгээр өдрүүдэд та бүхэн амны хаалтаа тогтмолзууж гарын ариун цэврийг маш чандлан сахиар ингэснээрээ та гэртээ байгаа бага насны хүүхэдтэй ханиа томоо халдаахгүй байх юм боломжтой гэдгийг бас нэвтрүүлгээрээ дамжуулан сануулж хэлмээр байна. Дараагийн дугаар хүртэл баяр та үзэгчтэй.